iOS 16.0-ны апдейт гарсан. Апдейтийн хэмжээг бол 222.7 МБ хэмжээтэйгээр бол гарсан. За тэгээд энэ апдейт нь яг зөвхөн iPhone 14-ийн загварууд дээр бол гарсан. iPhone 14, 14 Plus, 14 Pro, 14 Pro Max-ээр гарсан гэсэн үг. За ерөнхийдөө өнгөрсөн жилийн iOS 15 дээр яг аль апдейт нь бас ингэж яг тусгаалan гарлаа гэж та нар хэрэг яг санаж ивэл iOS 15.1 апдейт зөвхөн iPhone 13-ын загварууд дээр бол гарч исэн. Тэгээд би тухайн үед бол аягүй дургуутчихсан. Зүгээр яг 15.1 дээр одоо яг өөрчлүүлээд байгаа зүйлээ зүгээр л багцлал 15 2-логоо ч юм уу нэгтгэхэд оруулчихад болно шүү дээ. Заавал ингэж тусгаалж гаргаад их хэрэг юу байна гэж ерөнхийдөө намайг аягүй бухимдуулж исэн. За ингээ дараа жил гарангийн дараа ингээ дахиад бухимдуулж байна. Ингээд 16.01 дээр ингээд 14 зориулж ингэж гаргаж байгаа юм бол тэрийгэ зүгээр л нийт цацагдах 16.01 тэгээд цуг гаргачих ингээд болно штэ. 16.01-ийн хувьд 3 чухал зүйл бол зассан. Хамгийн ихний зассан зүйл нь юу вэ гэхээр хамгийн анх одоо iPhone ингээд setup хийгээд бүх юмудаа бөглөөд ингээд шинээр одоо бөглөж явах явцад одоо activation хийдэж штэ. Тэгээд тэгж яхад нь бол ерөнхийдөө асуудал бол одоо гарсан юм байна. Тэгээд тэрийг нь 16.01 одоо апдейтээр ингээд залруулж байгаа юм байна. За тэрнээс гадна хоёр дахь ярих зүйл нь юу гэхээр 14 Pro Max дээр бол тусгаалсан байсан. 14 Pro Max дээр ингээд хэвтэйгээр нь ингээд зураг ингээд үзээд ингээд зүүмлж яхад ерөнхийдөө фокус алдаад жоохон ингээд фокус алдах магийн зүйл одоо байсан юм билээ. Тэр нь бол ингээд 14 Pro Max дээр ингээд засагдсан байна. За тэгээд гурав дахь зүйл нь гэвэл аппликейшнууд дээр бүртгэлээ үүсгээд ингээд яг баталгаажуулах тал дээр л ингээд асуудал байсан юм. Тэр нь ингээд 16.01 дээр 14-ийн загварууд дээр ингээд засагдсан байх нэ. Эцсийн чухал асуулт болох одоо апдейтийн зөв юм уу буруу юм уу гэж асууж байгаа. За ерөнхийдөө бол яг 14 барьдаг одоо хэрэглэгч байвал iPhone 14 барьж байгаа хүн ирээ намайг үдчихийвэл одоо энэ апдейтыг угаасаа хийх нь бол зөвөө. Яагаад вэ гэхээр аль болох хэрэг default OS нь 16.0 гэсэн бол аль болох угаасаа тултал нь 16.7.8 хүртэл явах нь зөв. Тиймээс 14-ийн хэрэглэгч байвал одоо 16.0-ны апдейт хийх нь бол зөвөө. Энэ хэсгээр яг өөр юм ярих гэдэг. Яг би ер нь бол нэлээд бодож байгаа л нэг юм дүгнэлтэнд бол өрлөө. Гэхдээ зөвхөн энэ бол ялч миний зүгээс л гарч байгаа дүгнэлт 100% зөв байна гэсэн бол үгүй биш. Гэхдээ ямар ч юм би яг ийм тайлбар өгөх гэж байна. За ямар ч байсан. За 16.0 ингээд гарлаа. За 16.0 гарахтаа ингээ бүх iPhone-ууд дээр ирж байгаа. За тэгээ ямар iPhone дээр очихоосоо шалтгаалаад ингээд өөр хэмжээтэй байдэн штэ. За тэгээд арай жоохон өмнөх хүчнүүд бол арай апдейт хэмжээ бага. Жоохон сүүлийн үеийн iPhone-ууд бол жоохон апдейт хэмжээ их. Яагаад вэ гэхээр тэрэн дээр одоо ажиллаж байгаа ирж байгаа одоо шин зүйлүүд нь арай их байж таардаг тийм үү? Тийм учраас тэднийх их байдаг. За ингээ 16.0 бол тэгт тарж байгаа. За ингээ дараагийн 16.01 одоо гарах нь тодорхой. 16.01 гарсан байна. За 16.01 одоо би зүгээр яг зөвхөн 14-т гараагүй маягаар л ирж байгаа шүү. 16.01 гарсан байна. За ингээ бүх iPhone-ууд дээр ингээ ирнэ. Бас ингээ яг iPhone-оос шалтгаалдаг хэмжээ нь өөрөөр бол ирнэ. За тэгэнгүүт 16.01 яагаад зөвхөн iPhone 14 дээр гарч байгаа юм бэ гэдгийг би бас яг нэг өөрийнхөө асуусан одоо асуултанд хариулах гад суугаад харин нэг хариулт нь бол хүрлээ. Юу вэ гэхээр яг 16.01-ийн чухал авчирсан өөрчлөлтүүд онцгой би дурдсан шүү дээ. Энэ нэг iPhone-о цоошноор хасаагаад нэг setup хийхэд activation-ы асуудал байсан. Тэрийг нь зассан гэж хэлсэн. Тэр бол одоо хамгийн чухал шүү дээ. Цоошноор iPhone хасаад setup хийх гэдэг чинь одоо iPhone хасаалах хамгийн түрүүнд гүйцэтгэх ёстой үүрэг нь бол тэр нэг асуудалтай байвал Apple-ийн зүгээс одоо 9 сарын 16-нд худалдаанд гарахаасаа өмнө тийм үү? Худалдаанд гарахаасаа өмнө яг тэр яг setup хийж байгаа тэр асуудлыг шийдээд яг iPhone 14-ийн загварууд дээр default OS-ийн 16.01-ээр эхлүүлэхгүй болохгүй маа гэдэг үүднээс Gals арга хэмжээ аваад 16.01-ийг зөвхөн iPhone 14-тэй л холбогдлолтой асуудлыг шийдэх гэж одоо 14 дээр 16.01-ийг гаргачлаа гэж одоо бодъё. Угаасаа тийм ч зүйл болсон байх. За тэгэнгүүт яг цуг 16.01-ийг бусад iPhone дээр зэрэг яг гаргах чихээр тэр iPhone-ууд зориулсан бас нэг зассан зүйлийг тавья гэчихэр тэдэрт нь яг одоохондоо байхгүй байдаг. Тийм учраас яг 14 дээр л зөвхөн яг яс ямар ч байсан. За тэдрийгээд одоо төр зөр одоо анчи гэж байгаа юм хаашаа мэдгүй. За анчигээд 14.01-ийг яс нэг худалдаанд гарахаасаа өмнө алдааг нь засчихаа. За тэгэнгүүт 16.02 бол гарна. 16.02 гарахтаа ерөөхдөө бүх хүчсэн дээр гарна гэж би бодож байна. Угаасаа ч тийгэх баг. 16.02 бүх хүчсэн дээр гарнаа. За тэгэнгүүт iPhone 14-өөс бусад загварын iPhone-ууд заяа. 14-өөс бусад загварын бүх iPhone-уудын хувьд iOS 16.02 яг үнэндээ бол iOS 16.01 байсан юм байна гэдгийг бол одоо ойлгох хэрэгтэй гэж одоо хэлж байгаа юм л та. Яг үнэндээ бол ингээд
16.0 16.02-ийн дунд байгаа энэ 16.01 чинь ингээ хавчуурганы 14-ийг худалдаанд гарахаас өмнө газ залруулах хийсэн л код болж ийн л гэж одоо тайлбар өгөхөр байна. Миний бодож байгаагаар. Тэгэхээр ямар ч байсан би бас видео нэхэнд бол ууралж исэн шүү дээ. Яагаад ингэ тусгаалаад гаргаад байгаа юм бэ? Тэгээд айгу бухимдчихсэн. Тэгээд нилээн бодоод яг нэг байж болох тайлбарыг олсон нь бол энэ л байж таарч ийн. Тэгээд ямар ч байсан ийм тохиолдолд ч яав те. Үнэхээр худалдаанд гарахаас өмнө яг setup хийх хамгийн чухал одоо iPhone-ийнхаа зүйлийг засахын тулд 16.0-ийг игээс 14-ийн зарууд дээр тавьсан бол хүлээн зөвшөөрж үнэхээр болж байна. Уурлаадах шалтгаан ямар ч уурлаадах шалтгаан алга. Тэгэнгүүт харин өмнөх жилийн iOS 15.1-ийг яасан бэ гэхээр нь штэ. Тэр өстө баллаа. iPhone 13 худалдаанд гараад бүр ингэ зарагдаад ингэ болцсон. Бүр ингэ сар гараа өнгөрцөн. Явж исэн чинь 15.1-ийн дараа 15.1 гэдэг апдейт гинт 13-ын загварууд дээр гарсан баггүй. Тэнгүүд бол жинхэнэ миний сэтгэл дундуур бол өнгөрч исэн л та. Дэнүүд одоо тэгчүүдээ гэсэн чинь үгүй байсан юм байна гэж би бол одоо дүгнэж байна. За тэгэнгүүт одоо цаашдаа iOS 16 дээр одоо эдгээр ч хамаагүй шүү дээ 16 нэг ч 2 ч 3 ч 4 ч хамаагүй худалдаанаас гарсны дараа яг ингээ бүх iPhone яг зэрэг апдейтуудыг хүлээж явж хахад харин яг тэр үед харин яг тусгаалan iPhone 14-ийн зарууд дээр апдейт гарах юм бол би бол жинкнээсээ харин яг жинкнээсээ хоёр дахь удаага л яг одоо сэтгэл дундуур бол үлдэнэ. Яагаад вэ гэхээр угаасаа үйлдлийн систем ирэнгүүд би хэлсэн шүү дээ бүгдэнд нь яг өөр өөр хэмжээд ирдэг тусгаалan яг одоо хэрэгтэй зүйлсүүд нь ирээ явчихдаг. Яг тэр шиг адилхан тэгэх боломж байхад тусна гэж дахиж одоо саяны өнгөрсөн жилийн 15-1 шиг үйлдэл Apple-ийн зүгээс гарах юм бол би бол хоёр дахь удаага сэтгэл дундуур үлдэнэ гэж бол бодож байна.